Сайн байцгаана уу? Од өндөр сугаас та бүхнийхээ амрыг ярин мэдчилж байна. Химийн элементүүдийг хэрхэн нээсэн бэ нэвтрүүлэг хүрэхэд бэлэн боллоо. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар амьдралын хэв маяг бүрт Токи тохирон Токи аппликейшн болон чанарыг танд авчран Lenus Med ивент итгэж хамтарч ажиллаж байна. За нэвтрүүлэг NTV Од өндөр радио 107 83.3 гэсэн ас телефоноор та бүхэндээ хүрч байна. За өнөөдрийн сэдэв бол хачин зожиг элементүүд гэдэг сэдвийн дагуу ярилцахнаа бас янз бүрийн элементүүд байдаг юм байна гэж. За Хятад улсын Ланжа хотоос физикч бэлгүнтэйгээ яг одоо холбогдоод байна. Өдрийн мэнд төргий. Өдрийн мэнд сайн байцгаана уу. Тэг өнөөдөр болохоор янз бүрийн нөгөө зожиг элементүүдийн тухай ярина. За бас яагаад тэгж байгаа гэхээр хоёулаа нөгөө өмнөх дугаарууд дээр за яг өмнөх дугаар дээр бол хин Агипт хоёр шал арай илүү физикийн тухай сэдвүүд ярьсан байгаа тий. Физиктэй илүү ойр сэдвүүд ярьсан. Тэрний өмнө Урнабит хоёр нөгөө алхимийн тухай ярьсан тий. Алхими ер нь яагаад шинжилгээнээс хусагдсан? Яагаад энэ ер нь ингээд өнөөдөр шинжилгээнд тооцогддог юм бэ гэсэн тухай ярьсан байна. За ингээд явж байгаад тэрний бүр өмнөх дугааруудыг харах юм бол ийм болно. Нэг гэсэндээ одоо бит хоёрын хоёулагийн ярьсан элементүүд чинь нөгөө холоор, фотоор гэх мэт элементүүд байгаа шүү дээ. Кали гэх мэт элементүүд байгаа тий. За энэ элементүүдийн түгээмэл нэг шин чанар байсан. Тэр шин чанар бол айгүй юм идэвхтэй тийм уралд айгүй идэвхтэй ордог. Реакц айгүй өндөртэй элементүүд. Тийм болохоор анх эрдэмтэд тусад нь ялгаж авах гэж айгүй их одоо төвөгтэй байдал учирч ирсэн тийм. Айгүй их нь хордож нас барсан тохиолдол гарсан, түлэгдсэн, хараагаа алдсан тохиолдлууд гарсан тийм. Ерөөсөө маш юм хүчтэй ойр орчимдөө байгаа элементүүдтэй маш идэвхтэй уралд ордог учраас тухайн элементийг тусад нь ялгаж явна гэдэг маань ингээ агуу том асуудал байсан байгаа байхгүй. Тэгээ ингээ янз янзын асуудлууд гарсны эцэст за хамгийн шалгарсан арга юу гэсэн бэхээр физик химийн аргаар ялгаж сурсан. Электролизийн аргаар нөгөө одоо тэр ялгахад хэцүү, тусдан гаргахад хэцүү байсан элементүүдийг ялгаж сурсан байгаа. Гэтэл энэ элементүүдийн химийн шин чанар нь агуу идэвхтэй гэж байна шүү дээ. Маш ингээд ойр орчимд нь юу байна, шил байна уу, өөр эсвэл хүчил байна уу, юу байна тэр элементүүдтэй ингээд маш хурдан амархан уралд орчдөг ийм элементүүд юм байна. За ингээд тийм учраас байгаль дээр дангаараа оршдог юм байна тий. Байгаль дээр ерөөсөө жишээ нь холоор ч юм уу фотоор дангаараа оршдог юм байна. Фоторид юм уу, холорид юм уу, холорин ч юм уу, флорин ч юм уу ийм нэгдэл хэлбэрээр оршдог ийм элементүүд юм байна. Гэтэл энэчнээс хоёул ийм асуулт асууж болно. Энэ элементүүд чинь яагаад ийм амар идэвхтэй уралд ордог юм бэ гэж асууж болох байхгүй. Яагаад энэ элементүүд чинь ийм анханасаа нэг юм сонин одоо нэг энгийн өдөр тутмын амьдралын хэллэгээр бол экстраверт ингэж хэлж болно тий. Амар юм нээлттэй ерөөсөө ийш тийшээ очиод хинтэй ч нөхөрлж чаддаг, хинтэй ч харилцаж чаддаг ийм хүн шиг байгаа байхгүй энэ элементүүд маань. Яагаад ийм шин чанартай юм бэ гэж асууж болж байгаа. За химийн шин чанарын мэдээд байна. Тодорхой элементүүдтэй тийм идэвхтэй байдлаар ингэж уралд орно. Флорид бол наазах нь ингэнэ тэгнэ гэд. За ингэж энийг бүр ингээ хортгийн болгож болно. Эсвэл нөгөө бордоо болгож болно гэл маш олон зүйлийг мэдээд авчихсан. Маш олон химийн шин чанаруудыг мэдээд авчлаа. Тэгвэл яагаад энэ элемент маань өөрөө бусад элементүүдтэй юм өндөр хэмжээнд идэвхтэй уралд ордог юм бэ гэж асуух юм бол энэ маань өөрөө физик химийн асуулт болж хувирж байгаа. Илүү физик хим хоёр хоорондоо хоршиж тухайн одоо асуултанд хариулах боломжтой гэсэн. За нэг талаар яг хуу нэг талаар ч гэжтэй тэр нь юу гэсэн үг вэ гэхээр тухайн элементүүдийг хэдүүлээ харах юм бол тухайн элемент өөр элементтэй ямар байдлаар уралд орох вэ? Нэгт холбоос үүсэх вэ гэдэг эдгээр шин чанарууд маань тухайн элементийн гадаад давхаргын электронуудаар илэрхийлэгдэж байдаг. Нэгсэндээ тэр шин чанаруудыг гадаад давхаргын электронууд нь бий болгодог гэсэн. Тэгэхээр эдгээр төрөүний холорид, фоторид ч юм уу тий холоор, фотор зэрэг эдгээр элементүүдийн маань гадаад давхаргад нэг ширхэг электрон байж байгаа байхгүй. Хамгийн гадаад электроны бүрхүүл дээр нь нэг ширхэг сул электрон явж идэг гэсэн. За энэ сул электроныг гаднаас нь хоёулаа нислаад гаргачихъя гэж бодъё тий. За нислаад гаргачихна гэдэг нь мэдээж хумсаараа нислахгүй гаднаас нь ингээд гэрлээр нислаад гаргачихъя л та. Ингэж гаргахад айгүй өндөр энерги шаардлагатай. За айгүй өндөр энерги гэдэг нь одоо хүний энэ өдөр тутмын амьдралын энергитэй харьцуулахад бага. Би гаднаас нь гэрлээр буутахад бол өндөр энерги хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Нэг гэсэндээ би фотоноор тухайн гадаад давхрын электроны нислаад гаргачих юмгод айгүй хүчтэй нислэх хэрэгтэй болчиход байна шүү дээ. Тэгэх юм бол тэр гадаад давхрагт нь байгаа нэг ширхэг электрон маань тухайн элементээс сугарч яваад үлдсэн дотоод давхаргын электрон бүрхүүл маань дүүрсэн байх нь шүү дээ. Нэг гэсэндээ
бүх электронууд нь дүүрсэн. Тэгээд төвд нь цөм байгаа. Цөмд нь хэдэн протон байна. Түүнтэйгээ адилхан электроныхын тоогоор ингээд дүүрсэн байж ангууд тухайн элемент тодорхой хэмжээнд доктортой болчихно. Нэг гэсэндээ өөр элементтэй айхтар одоо холбоос үүсгэхэд уралд ороод байхгүй гэсэн. Тэгэхээр энэ өндөр байлгүй учраас болохоор одоо суудлаас хилцэх боломжгүй буюу доктортой болчихж байгаа юм л да одоо нэг юм. Яг зөв. Ааха. Ийм болчих. Гэтэл эдгээр нөгөө фотор холоор гэдэг элементүүдийг ийм болоход айгүй хэцүү. Өндөр энергиэр би фотоноор нислэх хэрэгтэй шүү дээ, тий. Тэгэхээр эн чинь нөгөө өдөр тутмын амьдралд байж байгаа фотор одоо холоор гэх мэт элементүүд маань өдөр тутмын амьдрал дээр тийм өндөр хэмжээний фотон очиж тэр электроныг мөрөхгүй шүү дээ, тийм үү. Тэгэхээр яах нь ойр орчимдоо байгаа өөр элементүүдийн гадаад давхрын электроныг хулгайлдаг байхгүй тийм чи очиж байгаа. За хулгайлахаар яах вэ гэхээр хажууд нь одоо нэг юм хүчил төрөгчийн атом за хүчил төрөгч бас арай жоохон бүдүүлэг жишээ ч юм уу. За нэг өөр нэг атом явж гэнэ гэж бодъё те. Тэр атом маань өөрөө бас дахиад гадаад давхрын нэг шиг электронтой байж гэж төсөөлөе л да. Одоо жоохон бүдүүлэхээр бас яг нарийн хэмч хүн хэрвээ би жоохон буруу хэлж ивэл бас сонсч ивэл жоохон зөв болгоод тайлбарлаад өгөөрэй те комментээр. Тэгэхээр ингээд нөгөө нөхрийн гадаад давхрын электроныг хулгайлна гэхээр нөгөө хоёр чинь гадаад давхрын илүү нэг электронуудаараа бонд үүсгэж байгаа байхгүй тийм холбоос үүсгээд тэгээ ингээд хоорондоо яах нь нэгдэл үүсгэж байгаа гэсэн. Тэгээ молекул хэлбэртэй болчихж байгаа гэсэн. Тэгэхээр энэ өндөр уралд реактивтэй байдаг элементүүд маань өөр ойр орчимд нь ямар элемент вэ? Тэрний шууд гадаад давхрын электроныг өөрийнхөө электронтой хоршуулж аваад нөгөө суудлаа дүүргэж штэ тий. Тэр электрон маань яг нэг фторын ч юм уу холорынхон суудлыг дүүргэхтэйгээ зэрэг өөр анх ямар элемент дээр байсан тэрнийхэн бас суудлыг дүүргэсэн байж байгаа штэ. Тэгэхээр ингээд холбоос үүсчихэж байгаа. Тэгэхээр энэ гадаад давхрын электрон тэнцвэрээс нэг юм одоо англиар бол disparate гэдэг штэ тий. Одоо нэг юм өөр хаана юм дэлс сул электрон байна гэд хайгаад явчихдаг нөхрөө байхгүй. Нэгсэндээ нэг юм цус өнөрцөн чон гэдэг шиг тий. Хаана электрон байна тэрийг хайж байгаа нэг юм электроноор ангаж цангасан тийм элемент байж байгаа гэсэн. Ингээ хайгаа явчихдаг. Тэгэл өөр электрон олонгууд шууд тэрнтэй холбоос үүсгээл тэгээ янз янзын юм нэгдэл химийн нэгдлүүдийг үүсгэхэд байгаль дээр байж идэг байх. Тэгэхээр байгаль дээр энэ элементүүд ийм учраас юм өндөр юутай байх нэ. Одоо нэг химийн уралд ордог байх нь. Тийм учраас одоо нэг экстраверттэй элементүүд гэдэг байгаа шүү дээ. Ерөөсөө юм зожиг биш те айгу нээлттэй. Гэтэл түрүүн хэлснээр яг энэ элементүүдийн эсрэг элементүүд нь байх уу гэвэл бас манай байгаль дээр бэж идэг. За тэдгээр элементүүд яах вэ гэхээр гадаад давхрын электрон бүрхүүл нь дүүрцэн гэсэн. Нөгөө суудлан дүүрцэн гэдэг шиг те дүүрцэн. Тэгээ ингээд нэг юм гоё компакт багцолцсон байх нь шүү дээ те. Айгуу гоё юм одоо нягт төлөв болцсон байж байгаа байхгүй. Тэгэнгүүт гаднаас нь би дахиад нэг фотоноор нислаад тэмд гадаад давхрын дүүргэсэн хоёр электроных нь нэгийг нислаа гаргачихъя гэж бодъё л доо. Тэр нь бас айгүй өндөр энерги шаарддаг. Хэр варгийн юм дээр гарч явахгүй. Тийм болохоор өдөр тутмын амьдрал дээр яах нь жишээ нь зүгээр нарнаас ирж байгаа гэрэл ч юм уу те сансрын цацраг гэх мэтэд үрдэх юм бол гадаад давхрын электрон тийм амархан сугараад явчихгүй тийм ч. Тэгээ ингээ электрон бүрхүүлүүд нь дүүрсэн гадаад давхрын электрон бүрхүүл буюу валенсийн электрон бүрхүүл нь валенсийн бүрхүүл нь өөрөө дүүрсэн ийм элементүүд бас байгаль дээр байж идэг. За энэ элементүүд нөгөө ихэнд ярьсан манай фотор холоор шиг нөгөө экстраверт элементүүдтэй харьцуулахад яг эсрэг нь буюу айгүй зожиг элементүүд. Зожиг гэдэг нь ерөөсөө тэгж ойр орчимд нь ямар элемент явж гин тоохгүй тийм чи ерөөсөө. Тэгэл тэгээ ингээл магадгүй ингэж төсөөлөл төө тэ энэ элементүүд ингээл явц хажууд нь өөр нэг юм элемент таарал хөөх би чамд гадаад давхрын нэг электрон өгөөд хоёулаа найзууд болъё л доо тэ ингээд чи чамд гадаад давхрын электрон хэрэгтэй юу гэж хэлдэг юм бол үгүй наа чи надад хэрэггүй тэ надад гадаад давхрын электрон хэрэггүй цаашаа яв гэд байждаг. Тэгснэ өөр электрон өөр атом ярил чи надад хоёр ширхэг гадаад давхрын электроноос нэгийг өгч эхэлдэг. Тэгээд хоёулаа ингээд гоё холбоос үүсгээд хоёулаа найзлалтаа гингүүд үгүй өгөхгүй бас харамчсан ерөөс хүнээс юм авахгүй хүнд юм өгөхгүй тийм элементүүд байгаа байхгүй айгүй зожиг тэгэл ингээ явж идэг байгальд явж идэг учраас эдгээр тийм яг атомаараа явж их нь шүү дээ тийм ямар нэгэн өөр атомтай нийлж молекул үүсгээгүй ийм хэлбэрээр явж идэг гэсэн ингээ явж идэг учраас эдгээр элементүүд маань өөр элементүүдтэй уралд ордог байх нөгөө нэгдэл үүсгдэг ерөөсөө. Тэгэл ингээд тэгэд химийн шин чанарыг ингээ харах юм бол айгүй итгэхгүй болчихж байгаа шүү дээ. Ямар ч юм итгэхгүй элементүүд болчихж байгаа байхгүй. Хажууд нь юу вэ? Тоохгүй бүр нэг юм нөгөө тийм нэг залхацсан маягийн гимэрч юм шиг тийм нэг дүжигдсэн маягийн тийм бод болцсон нөхдүүд явж байгаа байхгүй тийм чи. Тэгэхээр ийм элементүүд бас байгаль дээр байдаг. За эдгээр элементүүд маань өөрөө
химийн мэдлийн үйлэг системийн 18 дугаар бүлгийн элементүүд буюу бидний одоо 10 жилдээ хэлж нэрлэж заншснаар инертийн хийнүүд гэдэг элементүүд. Тэгэхээр яг нь бүгд хий байх нь шүү дээ. Бүгд хий элементүүд байх. За хий элемент гэдэг чинь бас нэг юм сонирхолтой юуг төрүүлнэ л дээ. Одоо таамаглалыг юу вэ гэхээр хоёулаа нэрнээс нь хөөөлтөө инертийн хий гэд нэрлэлсэн байна. Хий гэдэг чинь юу вэ? Агаар шүү дээ, тий. Энэ одоо бидний амьсгалж байгаа энэ зүйл. Тэгэхээр энэ инертийн хий гэдэг элементүүд маань агаарт байж байгаа элементүүд байгаа байхгүй. Ихэнх нь агаарт ерөнхийдөө байж байгаа. Тэгэхээр угаасаа ихэнх нээлтүүд нь ч гэсэн агаараас олсон байгаа эдгээр элементүүдийг дандаа агаараас ямар нэгэн байдлаар ямар нэгэн физик химийн туршилтуудаар олж авсан байж. Тэгэхээр ийм мэдлийн үйлчлэг системийн 12 дугаар бүлгийн элементүүдийг бид нар инертийн хий буюу инертийн элементүүд гэж нэрлэдэг. За эдгээр нь яагаад химийн хувьд итгэхгүй вэ гэхээр гадаад давхрын валентийн электрон бүрхүүлэн дүүрсэн бичдэг тийм чи. Гаднаас электронч очиж суух боломжгүй, гадагшаач электрон алдах боломжгүй тийм чи. Яг нэг гоё хөрхэн компакт болсон байж байгаа юм шүү дээ. Ийм элементүүд байдаг. За энэ донд бас нэг юм өөр сонирхолтой элементүүд байгаа. Тэр нь юу вэ гэхээр нөгөө энэ дунд гэдэг нь инертийн хийнүүдийг би хэлээгүй шүү. Зүгээр элементүүдийн дунд өөр нэг юм сонирхолтой элементүүд байдаг. Тэр нь юу вэ гэхээр жишээ нь инертийн хийнүүд бол нэг ширхэг атомууд ингээ байгальд явж байгаа юм шүү дээ, тий. Гэтэл хэрвээ бид нар 10 жилийн химиэс санах юм бол оксижен, нитрожен, хүчил төрөгч азот хоёрыг O2, N2 гэж бичдэг шүү дандаа, тий. Ягаад тэр чинь ягаад тэгж бичдэг вэ гэхээр хүчил төрөгчийн 2 атом, азотын 2 атом гэдэг юм юу байгаад шүү дээ. Ойлголт байгаад шүү дээ, тийм ч. Тэгэхээр энэ хүчил төрөгч азот гэдэг элементүүд манаас өөрөө байгаль дээр дан атом хэлбэрээр оршдог, молекул хэлбэрээр оршиж байдаг. Хүчил төрөгчийн молекул хэлбэрээр. Хоёр хүчил төрөгчийн атом хоорондоо холбоос үүсгэхэд O2-ыг үүсгэсэн тийм. Хоёр азотын атом хоорондоо үүсгэхэд азотыг үүсгэсэн ийм молекул хэлбэрээр оршиж байдаг байна. Би сая нэг 2-7 хоногийн өмнө баха тэр чинь баг Project Hail Mary гэдэг Монголоор Тэнгэр мэдэг гэдэг номны кинон гарсан байхгүй тий. Тэрийг үзсэн тий. Тэрэн дээр нөгөө юм одоо нөгөө үзээгүй хүмүүс байх юм бол энэ хэсгийг алгасаараа тий. Спойлдох жоо шүү би ерөөсөө. За юу гардаг гэхээр юм харийн амтан гардаг. Тэгээ нөгөө харийн амтан өөрт нь нэг юм хоёр юм цагираг өгчдөг байхгүй. Хооронд нь холбогдсон хоёр цагираг өгч байгаа. Нэгсэндээ ингээд хооронд нь гагнцсан юм шиг хоёр бүгж өгч ийн гэсэн. Тэгээ манай нөгөөтгийг хараад өө энэ ямар гоё юу вэ тий. Сувнир вэ гэж бодсон чинь үнэндээ харийн амтан хүчил төрөгчийн атом гэдэг юмыг илэрхийлээд байгаа байхгүй тийм чи юугаа авч болно дуулгаа авчихаа тэгээ амьсгалаа би ингээ хүчил төрөгч чамд өгч юм гэх манай хүн болохоор тийм чи нөгөөтг нь ойлгохгүй ямар гоё хоёр сувнир вэ гэдэг инээдтэй хэсэг гараад байгаа. Тэгэхээр түүнтэй адил тэгээ ингээ харах юм бол юу вэ гэхээр тухайн тэр эрдэмтэн маань тэрийг хүчил төрөгчийн атом гэдгийг эхлээ мэдхийн тулд хоёр цагиргийг харж штэ тий. Хоёр цагиргийг харангууд толгойн дотор нь буухна штэ. Хоёр атом нэлцсэн байна. Ингүүд хоёулаад одоо хоёр сонголт үйж штэ. Хүчил төрөгчөө азот үг. Тэнгүүд яах вэ гэхээр манай эрдэмтэн тэр цагирган дээр байгаа нийт ширхэг жижиг бөмбөлгүүдийг тоолж байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө хүчил төрөгчийн хэдэд үл 16 байдаг лээ. Атомын дугаар нь 32 ч үлээ. Тэр хавцаа адилхан тоо гарангууд хүчил төрөгчийн атом юм биш гэж ойлгож байгаа. Тэр энд их гоё бас юм гарч байгаа нь юу вэ гэхээр байгаль орчлын ертөнцийн дээр байгаа физик химийн хуйлууд хаач адилхан тийм үү? Тийм учраас бид нэр одоо сая жишээ нь Артемис 2 хөлөг сар руу очиод эргээд буцахдаа сарн дээрх зургийг авч чадчихин тий. Тэрэн дээрх геогийн одоо нэг геополитик гэх юм геофизикийн үзэгдэл болон янз янзын гадаргын зургуудын яг авч одоо ажилтнуудыг хийж болж байна. Мөн бид нар бархас байдаг гариг дээр аврах том юм шуургууд болол тэнцэн аянг захиал янз янзын өнгө гараал тэрийг нь ерөөсөө физик химийн хуйлуудаар мэдчихэв. Тэгэхээр энэ физик химийн хуйлууд бол ертөнцид нэгэн жигд буюу түгээмэл зүйл, универсал зүйл байж байгаа. Яг ийм учраас нөгөө харийн амтан чинь яах вэ гэхээр нөгөө харийн амтны амьдарч байгаа харийн гариг дээр хүчил төрөгчийн атом яах вэ? Адилхан тэнцээ хүчил төрөгчийн молекул хэлбэрэл байж байгаа байхгүй. Дэлхийд ирэхтэй адилхан. Тийм учраас яаж чинь тодорхой хэмжээнд хоёр ширхэг юм холбогдсон гэдэг нэг юм ойлголт тий. Тэгснэ дэлхийд дээр хүчил төрөгчийн атом 16 протонтой байх юм бол тэр харийн амтны гариг дээр ч гэсэн тийм байж байгаа шүү дээ. Тэнгүүд яг 16 нэг бөмбөлөг юм хатгачихад
хүн тийж ойлгох нь шүү дээ. Хүчил төрөгчийн атомыг хэлээд байгаа юм байна шүү дээ. Энд бас математикийн гайхамшиг байгаа тий. 1 2 3 4 гэдэг нь ойлголтууд бол ертөнцөөр универсал шүү дээ тий. Бид нар зүгээр л өөрөөр бичиж болно. Түүнээс ш тэр цаана энэ толгоонд бууж байгаа ойлголт бол универсал тий. Тэрийг яг хүмүүс бас ингэж жоохон буруугаар ойлгох гээд магадгүй хилтэй жоохон андуурах гээд. Гэтэл математик яагаад универсал вэ гэдэг бид нар бүр ингэж ойлгож байна. Юу гэхээр өнөөдрийн бидний ашиглаж байгаа тоо бол араб тоонууд тийм үү? 1 2 3 гэдэг энэ тоонууд бол араб тоонууд байгаа. Гэтэл дугаарлалтыг бид нар ямар тоогоор хийдэг вүлээ? Ром тоогоор хийдэг шүү дээ тий. Ромоор 10 гэж бичих x тэмдэг тийм үү? Арабаар 10 гэж бичих хоёр шал өөр. За хуучин монгол бичгээр 10 гэж бичих бас шал өөр ингээ 3 өөр бичв. Гэхдээ энэ 3 өөр бичиг бидэрт нэг ойлголтыг өгч идэг шүү дээ. Тэ толгоон дотор 10 гэдэг тоон нэг ойлголтыг өгч идэг. Тийм болохоор өөр харийн амьтан ч гэсэн яах нь тэр тоолох 1 2 гэж ойлгох тэр ойлголтууд яг бидэртэй адилхан байхгүй. Тийм учраас чи хил нэвтрэлцэж болох байхгүй. Аяанда хил нэвтрэлцэж болно гэсэн. Бас нөгөө хуучин сонирхолтой. Тий. Калисто гариг гэдэг нэг зохиол байдаг байсан. Одоо барыг харагдахаа болцсон. Калисто гариг дээр бас дэлхий дээр Сирус одноос за уншаагүй хүн байвал дахиад спойл явж байна тий. Сирус одноос харийн соёл иргэншил ирдэг. Тэгээд тэрэн дээр ямар хэсэг гардаг вэ гэхээр анхны харийн хөлөг маань дэлхий дээр газартчаад тэгээ хүмүүс ингээд тойроод хүлээгээд байж байгаа шүү дээ. Тэгэнгүүт манай хүмүүс өөдөөс нь гэрэл 2 удаа анивчуулж унтраадаг байхгүй юу. Тэгэнгүүт нөгөө харийн хөлөг зөрүүлээд 2 удаа дахиад гэрлээ анивчуулж унтраадаг байхгүй юу. Тэгэнгүүт буцаагаад хүмүүс 4 болгодог байхгүй нөгөөтхөө. Тэгсэн чинь харийн хүмүүс нь 4 болгоод тэгээ нэг тоо ойлгодог гэдэг юм байж. Тоо ойлгодог бол бид нар шууд яах нь ойлголцож чадна гэдгийг мэдчихэж байгаа байхгүй тийм. Тэгээд бас ингээ хил нэвтрэлцдэг тийм гоё зохиол байдаг. 10 жилийн өмнө бас Arrival гэж кино гарч ирсэн шүү дээ. Тэгээд Денис Вильневийн тэрэн дээр бас яг харийн соёл иргэншил дэлхий дээр ирээд хэрхэн хил нэвтрэлцэж байгаа тухайгаар. За яагаад энийг яриад байгаа вэ гэхээр энэ нөгөө нэг химийн элементүүдийн одоо химийн үйлчлэг системийн элементүүд маань дэлхий дээр байгаа энэ бүх элементүүд өөр гариг дээр ч гэсэн байж байгаа тийм чи. Тэрийг илэрхийлж байгаа тэр атомын дугаарыг илэрхийлж байгаа тоон тэр математик ойлголтууд дэлхий дээр ч адилхан, Сирус гариг дээр ч адилхан одоо манай нөгөө нэг тэнгэр мэдэг ажиллагаа дээр гардаг Иридиан гэх гариг дээр ч гэсэн адилхан. Энэ математик гэдэг универсал зүйл тэнд байна. Тэргээр бид байгалийн хуулиудыг илэрхийлнэ. Тэгэхээр байгалийн хуулиуд яг нь универсал гэдгийг бид нар мэддэг учраас хамгийн түрүүнд хил нэвтрэлцэж болж байгаа байхгүй. Тэр нэг ийм зүйлийг бас дурддаг гэсэн. Арай жоохон хазаагаад явчлаа. За ингээд буцаад сонирхолтой юм байна. Түгээмэл дундаа нэг зүйлтэй байна гэдэг чинь те бас тий. Инертийн хий рүүгээ эргэж ороход за одоо ингээд нөгөө нэг эдгээр элементүүдийг бид нар инертийн хий гэж нэрлэдэг юм байна гэдгийг мэддэг боллоо тий. За тэгэхээр яаж нээсэн бэ? Юу болсон бэ гэдэг нээлтүүд нь айгуу сонирхолтой. За цаг юу болж байгаа вэ? Хоёлаа эхний хамтран ажиллагчаа танилцуулаад тэгээд эдгээр элементүүдийг нээсэн түүхүүдийг ярилцъя. За амьдралын хэв маяг бүрт Токио тохирон Токио аппликейшн ивент гэж хамтарч ажиллаж байгаа. За би бас яг Токиогийн байнгын хэрэглэгч нөгөө машинаа бүртгүүлчихээр автомашинтай холбоотой бүх үйлчлэгийг нөгөө авах боломжтой болчдөг. За тэгээд нөгөө торгуул гэдэг юм уу те янз бүрийн мэдээлэл энэ тэндээ сайх баш ингээд нэг цогцоор аавна гэдэг нь амар. За нэмэх нь бол Улаанбаатар хотын 160 гаруй томоохон үйлчлэгээний төв, офис, төлбөртэй зогсоолууд дээр нөгөө Токиогоор төлбөрөө төлөх боломжтой болсон. За энэ бол одоо бидэнд маш им амар үйлчлэгээ болсон. Тэгээд эхний удаа төлж байгаа бол 30% хөнгөлтийг үзүүлдэг. За тэгээд нэг гол нь зогсоол зогсож байгаа хугацаагаа харна, төлбөрийн мэдээлэлээ харна те нэг шилэн гэдэг шиг өмнө нь болохоор хэд гарсан тэгэл тэрийг одоо төлөх болдог ч юм уу те карт мартаа уншуулна. Тэг хүн байхгүй байх гэх мэт одоо жижиг сайжиг ийм бүх асуудлыг ингэж амархан шийдсэн. Одоо төлбөрөө төлсний 20 минутын дараа одоо те очиход ингээд шууд автоматар нэгдээ гарч яадаг байх жишээ юм уу. За энэ power bank түрээслэх урамшуул одоо зэргийг бас ингэж авах боломжтой. Токио зэс дээр бас өөр олон юм одоо хэрэгтэй зэснүүд байгаа та бүхэн бас тав тухтай хараарай. Зөвхөн одоо машиныхаа зогсоолын төлбөрөө төлөхөөс гадна те. За автомашинтай холбоотой бүх үйлчлэгийг Токио аппликейшнаар шийдэж цаг хугацаагаа хэмнэсэн ухаалаг жолооч одоо байцгаая те залах уу гэдэг шиг нэг ухаалаг бай гэдэг шиг. За тий үнэхээр амар байдаг.
За Tokyo аппликейшны Facebook пэйжээс та бүхэн мэдээлэл авах боломжтой. За аппликейшны сэсрээд бас нөгөө тусламж зэсгээс онлайн туслахтай холбогдсон дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой шүү. Тэгээ Tokyo CGM-ийн за мөн Tokyo Facebook-ыг та бүхэн бас дагаад аваарай. Эднийх бас олон сонирхолтой нөгөө үйл ажиллагаанууд явуулдаг тий. Цаг алдахгүй авах боломжтой. Ингээд нэвтрүүлгийг ивэд итгэж байгаа. Tokyo аппликейшны хамт олонд их баярлалаа. Баярлалаа. Тэгээд одоо нөгөө Токигийн энэ яг одоо зогсоолын төлбөрөө утсаараа ингээд өгье гэдэг бол бүр супер санаагаад байна. Айгүй амар болчихж байгаа. Бүх юм айгүй амар болчихж байгаа тий. Бас энэ чинь нөгөө нэг техник технологи хөгжих, бидний шинжилгээ ухааны мэдлэг сайжрахын нэг юм том давуу талууд биш үү тий. Технологи бол өөрөө бидний танин мэдхүн процессор олж авч байгаа шинжилгээ ухааны мэдээллийн дайвар бүтээгдэхүүн шүү дээ дандаа амьдралыг хялбар болгож байгаа. Тэгэхээр нэг одоо сүүлийн орчин үеийн технологийн дажгүй юм бол Токио. За надад бүр кул санагдаад байгаа нь юу вэ гэхээр ингээд хуцаа харж байгаа сэгсрэнгүүд тусламжийн цэс рүүгээ орчдөг тий. Тэр бол амар гой санаа байхгүй. Тэр бол надад айгүй амар санагдаад байгаа. Яг гэхээр нөгөө ихэнхдээ хүмүүс чинь ингээд жоохон яадаг шүү дээ. Шинэ аппликейшн бид нар хэрэглэж үзэхээр жоохон одоо нэг юм юу гэдэг лээ шинэ улс руу очсон юм шиг жоохон яадаг тий паникнд ордог гэх юм уу одоо хэтрүүлж хэлэх юм бол тий тэгээ юм тусламжсаа хайх хэрэгтэй бол тэгэхгүй шууд сэгсрэнгүүт орчихно гэхээр айгу амар Токигийн хэрэгжүүлж байгаа энэ аппликейшн бол бүр айгу гоё аппликейшнаар манайхан ер нь одоо баг ингээд өдөр тутмын хэрэглээ ухаалаг утас шиг өдөр тутмын хэрэглээ болгочих хэрэгтэй тий хаан ч ямар тэгээд за одоо ингээд эргээд нөгөө инертийн хийнүүд рүүгээ буцаж очие. За тэгэхээр нээлт нь их сонирхолтой. Юу вэ гэхээр хүн төрөлхтний хамгийн анх олж нээсэн инертийн хий ямар хий гэж бодож чинь чи? Хелиум лахта бодвол түгээмлээрээ. Тий. Гели гэдэг хийг олж нээсэн байна. За гэхдээ нэгтэй их сонирхолтой нээсэн бохгүй юу? 1868 онд Янсен гэдэг нэг Pierre Janssen гэдэг физикч заяа. Нөгөө талд нь дэлхийн нөгөө талд Norman Lockyer гэдэг өөр нэг физикч хоёр тусдаа зүгээр нарнаас ирж байгаа гэрэл байгаа штэ тий. Тэр гэрлийн спектрийг бүтгэж исэн юм байна л да. Спектрийг ажиглаж исэн гэсэн. Нэгсэндөө нарны спектрийг ажигласан гэсэн. За нарны спектрийг ажиглаж исэн чинь тэнцэн нь ерөөсөө өмнө нь дэлхий дээр харагдаж байгаагүй спектрийн шуумууд гарч ирээд байгаа хгүй. Хоёр ширхэг шуум гарч ирээд болж өгдөг. За спектр гэдгийг мартцсан манай сонсогч нар байвал нэг зүгээр хальт сануулад хэлчихье тий. Спектр гэдэг бол тухайн элементийн хурууны хий ерөөсөө нөгөө нэг гарал үүслийн бичиг нь төрсний гэрчлэгэн гэж барыг хэлж болно. Бүх элементүүд өөрийн гэсэн онцгой спектртэй bijдэг. Яаж спектр нь хардаг вэхээр гэрэл тусгаал болоо. Гэрэл тусгаал ойсон гэхлийн бүртгэл авчихад тухайн элемент өөрийн гэсэн спектрийн шугамуудыг харуулж идэв. Тэгэхээр одыг харахаар тухайн одоос ирж байгаа гэрлийг би спектрээр нь задлангууд нэг юм спектрийн шугамуд гарч ирнэ. За тэр шугамуд нь зарим нь яах нь одоо ус төрөгчдөр таарна гэсэн. За нарных бол ихэнх нь ус төрөгчдөр таарах нь биш үү те. Тэгэл ус төрөгчдөр таараад зарим нь хүчил төрөгчдөр таараад зарим нь кали дээр таараад зарим нь маш бага хэсэг нь төмбөрөн дээр таараад гэх мэт ингээд ерөөсөө ямар нэгэн бодисын ч юм уу зүйлийн спектрийг хараад тухайн зүйл маань ямар элементээс бүрдсэн бэ гэдгийг шууд мэдэж болдог байхгүй. Спектр бол өөрөө тухайн элементийн хурууны хий учраас. За ингээд нарыг ажигласан чинь манай хоёр эрдэмтэн тусдаа юм хоёр ширхэг шугам болж хараад нөгөөх нь өмнө нь дэлхий дээр ажигласан элементүүдийн спектрийн шугамтай таардгүй ерөөсөө. Аль нь тааш таарахгүй. Нэг гэсэндөө дэлхий дээр өмнө нь нэгдсэн байсан элементүүдийн спектрийн шугамын аль нь ч биш гэдэг чинь дэлхий дээр байдгүй элемент болж таарах гэдэг байгаа байхгүй. Гэхдээ нөгөө шинжилгээ ухааны хүмүүс чинь айгүй одоо юу штэ болгоомжтой хандна шүү дээ. Шууд би энэ шинэ нээлт олчлоо гэж хэлж болохгүй. Яг тэр чинь зүгээр л нарны спектрийг ажигласан учраас тэнцээ давхар өөр нэг баталгаа байж энийг хими элемент гэж одоо батлах хэрэгтэй тий. За ингээд энэ хоёр маань ямар дүгнэлтэнд хүрсэн бэ гэхээр за наран дээр дэлхий дээр байдгүй нэг шинэ элемент байдаг гэж магадгүй. Энэ элементийг наран дээрээс олж нээсэн юм чинь Helios гэж нэрлэе гэсэн ба. Helios гэдэг чинь өөрөө нар гэсэн утгатай. За ингээд орхисон байсан. За үүнээс 1895 онд чи 27 жилийн дараа William Ramsay гэдэг хүн ураны хүдрээс ялгарсан хийнүүдийг судалж исэн байна. Тэгээ ураны хүдрээс ингээд нөгөө нэг химийн процессүүд янз янзын хийнүүдийн чи ингээд ялгарч идэг. Тэрний спектрийг бүтгээд авч ирсэн чи юу гараад ирсэн гэхээр нөгөө нэг Helios-ийн спектр гараад ирсэн. За тэгэнгүүт нь тэрийг тусад нь ялгаж аваад хүндрэлтэн гели гэдэг элементийг монголоор гели те англиар helium гэдэг элементийг анх нээсэн ба. За ингэж
гели гэдэг элементийг хүндрэлтэд нээсэн. За энэ элемент бол өөрөө дэлхий дээрээс биш те наран дээрээс олж нэгдсэн элемент байгаа байхгүй. Хамгийн анхны инертийн хий бол өөрөө наран дээрээс олж нэгдсэн байх биш те. Тэгэхээр их сонирхолтой. Нөгөө талаасаа гели гэдэг элемент маань өөрөө ертөнцид хамгийн анх үүссэн хим элементүүдийн нэг те. Оддын дотор үүсээгүй шүү дээ гели бол. Анх ертөнцид яаж үүслээ? Гели бол эхлээд ус төрөгч үүсээд тодорхой бага хэмжээний гели үүссэн тий. За тэр гелинүүдийн нэгсэндээ тодорхой хэмжээний гели бол их тесрэлтээс үүссэн багхгүй. За үлдсэн бүр маш их хэмжээний мэдээж нарны цөмөөс бас ирсэн байгаа тий. Гели бол ингэж үүссэн элемент. Тэгэхээр яах нь ертөнцийн хамгийн анхны инертийн элемент бол инертийн хий бол гели явах нь шүү дээ. Инертийн атом бол гели гэдэг атом байх нь. ертөнц өөрөө тэгэд гели чи өөрөө хамгийн хөнгөн инертийн хий байна. Хамгийн хөнгөн гэсэн. Хамгийн хөнгөн гэдэг чинь ерөөсөд төвдөө, цөмдөө 2 протон, 2 нейтронтой шүү дээ манай гели. Тэгэхээр тойроод гадаад давхрын электрон яах нь 2 шиг электрон л байж байгаа юм шүү дээ. Тэгэхээр цөм нь айгу жижигхэн байх нь. Цөм нь жижигхэн учраас юуруугаа нөлөөлөх, гадаад давхрын нөгөө электронуудаараа нөлөөлөх хүч нь харьцангуй бага болно. Айгу том цөмтэй харьцуулах. За өмнөх нөгөө алхимийн дугаарыг сонссон бол алтны цөм том байдаг учраас тодорхой тэр электронууд руугаа илүү хүчтэй нөлөөлж идэг гэж ярьсан тий. Жижигхэн болчих юм бол нөлөөлөл нь бага болчихно. Тэгэхээр тэр цөмөөс электронд очиж байгаа нөлөөлөл нь бага болчихоор нөгөө электрон чи тэнцэнэ бүр доктортой болчихно. Ерөөсөө гелигийн тэр электроныг гаднаас нь насалж гэрлэр тий насалж гаргах бол айгүй хэцүү болчихж байгаа. Тэгээ ингээ гели маань инертийн хий боллоо. За үүний дараа ямар инертийн хийг нээсэн бэ гэхээр аргон гэдэг инертийн хийг нээсэн байна. За аргон гэдэг элементийг би бүр хамгийн анх 1-р анги байна уу? Тий 1-р анги нь 2-р ангитай мэддэг болсон. Яаж мэддэг болж исэн бэ гэхээр нөгөө хүүхд залуучуудын нэвтрхий тойл гэдэг ном байдаг шүү дээ. 3 улаан ном байдаг шүү. Тэрний 3-р ботон нөгөө янз янзын юмны тухай байдаг шүү дээ. Эрдэмтдийн тухай байдаг. Тэгээ хамгийн ихнийг нь Авгадро гэдэг байхгүй. Авгадрогийн тухай уншиж байхад аргон гэдэг элементийн тухай гардаг байхгүй юу тэнцээ. Аргон гэдэг элементийг тэндээс олж мэдчихээд би дараа нь нөгөө агаарын найрлага гэж юу вэ гэдэг юу уншиж ирсэн. Номноос сэдв уншиж ирсэн чинь агаарын нийт одоо тий 20 хэдэн өнөгчл төрөгч хэдүүлээ 16 боллоо. 21 билүү. За 21 азат тий. За азат өндөр байгаа хаа 70. За хоёулаа өстө сайхан тий 70. Мартсан өстө уул нь азат 70 төрөгч 20. Тэгээд 1% нэг аргон байдаг ч үлээ. Нэг болон түүнээс бага хувь нь аргон болон бусад хийнүүд. Тэгээ аргоныг аягуулсан мэддэг болчихсон. Тэгсэн аргон маань өөрөө хүндрэлтний нээсэн 2 дахь инертийн хий байгаа. За 1895 онд гелиг нээсний албан ёсоор баталсан бол үүнээс яг 1 жилийн өмнө 1894 онд за алдарт физикч, химч Лорд Рилей гэдэг хүн. За Рилей гэдэг хүн бол одоо цахилгаан дээр ялангуяа бас би хамгийн анх мэддэг болчихсон. Рилей холбоос гэдэг юм байж тээ. Тэр реле гэдэг эрдэмтэн маань агаараас ялгаж авсан азот болон юунаас аммоны хүчлээс ялгаж авсан азот хоёрыг одоо ингээ яг тодорхой адилхан эзлэхүүнтэйгээр ялгаад авчил та тий азотойгоо тэр хоёроо жинлэж үзэхгүй юу. Тэгсэн чинь агаараас ялгаж авсан азот нь жоохон хүнд байгаа тоххой. Нэгсэндээ илүү жоохон нягттай байна гэсэн. Жоохон илүү нягт байгаад байдаг. Тэгээ гайхаад эхлээд мань хүн ингэж бодсон байгаа байхгүй. Энэ туршилтын алдаа гэж магадгүй. Энэ бараг л туршилтын алдаа явуучих шиг боллоо гэж бодсон байна. За гэхдээ хэд туршилтаа давтсан ч үнэхээр л нэг юм жоохон зөрүү байгаад тэгэнгүүт нь тэр зөрүүг юу гэж бодсон бэ гэхээр магадгүй агаар дотор азоттой ингээд холбоос үүсгэсэн нэг элемент баг шиг байна. За ингээд нөгөөтгөө нэрэд янз янзын химийн уралд оруулаад судалсан чинь шинэ элемент нээсэн баг. Аргон гэдэг шинэ элемент нээгээд тэрийг спектрийн анализд оруулсан чинь бас өмнө нь ажиглагдж байгаагүй спектр өгөөд тэгээ бид нар аргоныг мэддэг болсон байдаг. Чи аргон гэдэг элементийг ингэж нээсэн. За аргоны түүхээс их сонирхолтой. Юу вэ гэхээр гелийн наран дээрээс нэгдсэн бол аргоныг бид нар агаараас нээсэн. Дээрээс нь тэр маш бага зүгээр л туршилтын алдаа гэж бодоод өнгөрч болох байсан зүйлийг илүү нарийн хэмжиж, нарийн судлыг гэж шийдснээр нээлтэн түргсэн байгаа зү тий. За энэ бол яг орчин үеийн физикийн бас нэг одоо орчин үеийн шинжлэх ухааны нэг том одоо юу гэдэг вэ? Мото гэх юм уу та. Өнөөдөр бол бид нар 21-р зууны зуунд наривчлалын 90 үед амьдарч байгаа. Тухайн үед яг реле гэдэг эрдэмтэн маань тэр жижигхэн зүйлийг маш өндөр нарийн хэмжиж
ойлгосныхаа ачаар шин нээлтнээс шиг өнөөдөр хүндрэлтний бүх шинжилгээ ухааны туршилт бол маш өндөр наривчлал руу зорддог болсон. За нэг 100 жилийн өмнө бол наривчлал таслын ардах 3 орноор ч юм уу 4 орноор яригддаг байсан л да. 1000-аас 100000-ны орноор. За өнөөдөр ийм наривчлалтай юм туршилтын физикчунд хэлэх юм бол ер нь уурлан толгойгоо хагцхуулна гэх. Өнөөдөр физик бол наадзахын таслын ард 12 орны наривчлалтай буюу тэрбумны наривчлалтай юм хэмждэг. Тэгэхээр бид нар маш өндөр наривчлалын эрүү үед амьдарч байгаа учраас бүх зүйлийг маш өндөр нарийн наривчлалтай, маш өндөр одоо тэг шалгууртаагаар хийх боломжтой болсон байна. Тэгэхээр энэний нэг том жишээ бол аргоны нээлт байна. За аргоныг өдөр тутмын амьдралд нэг сонирхолтой нь юунд ашигладаг вэ гэхээр нөгөө халуун одоо төмөр энтриг ингэж яах хэрэгтэй, нуглах хэрэгтэй болдог шүү дээ, тий. За. Гагнуурын тэрэн дээр аргоныг ашигладаг. Яг нэг аргоны дотор оруулчих юм бол аргон чинь халуунтайгаа уралд орохгүй. Тэгээ ойр орчимд нөгөө агаартай уралд орохоос сэргийлчихдэг байхгүй. За бүр энгийн өнөөдөр яг баг байхад болцсон тий. Өмнө нь бол нөгөө чийдэнд ашигладаг байсан шүү дээ. Хором утастай чийдэнд ашигладаг байсан аргоныг. За ингээд аргоныг нээсэн. Аргоныг нээсний дараа ямар юу гэж энэ Рамсей манай нөгөө нэг юуг нээсэн Рамсей байгаа шүү дээ. Гээлийг нээсэн Рамсей байгаа шүү дээ тий. Рамсей болон өөр Морис Травис гэдэг энэ хоёр эрдэмтэн ямар таамаглалт дэвшүүлсэн бэ гэхээр аргонтой төстөө, гээлитэй төстөө яг энэ 12 дугаар бүлэг дээр бэж идэг ийм элементүүд байх боломжтой биш бидтэй гэдэг таамаглалыг гаргаад хүндрэлт ерөөсөө 1898 онд 3 жилийн дараа тий гээлигийн нээлтээс криптон нөгөө Суперментэй кинон дээр гардаг криптон гэдэг нээсэн байна. Неон гэдэг нэг алдарт неон тий неон гэрэл гэл өнөөдөр бол неоныг мэдгүй хүн байхгүй шүү дээ. Неон хаяг байна үгээ явж идэг шүү дээ тий гэрэлтдэг шүү дээ нэг неон. За бас нөгөө гадуур явж явах юм бол неон гэрлэр өндөр хүчтэй гэдэг ийм аюуллын гэрлээ чинь неоноор өгчдөг шүү дээ. Улбар улаан өнгийн гэрэл харагдаж идэг тий. Неоныг нээсэн Xenon гэж элементийг нээсэн байна. За Xenon их сонирхолтой. Юу гэхээр Xenonыг маш олон юмд ашигладаг. Гэрэлтүүлгэнд ашигладаг, лазернд ашигладаг, хагас дамжуулагч нь ашигладаг, ерөөсөн маш олон юмд ашигладаг. Бас нэг гоё юм нь би Xenoнд ягаад Xenon надад бас нэг гоё юм санагдаад байдаг юм юу гэхээр нөгөө түрүүний ярьсан тэнгэр мэдэг гэдэг зохиол дээр Xenon гэдэг элемент гардаг. За энэ неон, криптон, Xenon, аргон, гели эдгээр бүгд инертийн хийнүүд. Тэнгэр мэдэг гэдэг зохиол дээр Xenonыг хатуу төлөвт оруулсан байдаг байхгүй юу? Тэр нь амар сонирхолтой. За яагаад тэгдэг тухай манайхан гэрийн даалгаварт номыг уншиж мэддэг болоорой тий. Айгүй гой сонирхолтой, айгүй юм тэр нөгөө нэг хийг хатуусан зохиолч маань тий бодиттой физикийн одоо тайлбарыг бас тийм ч өгсөн байдаг тийм байж болно гэдэг. Тэр ийм сонирхолтой инертийн хийнүүдийг хүндрэлтэн олж нээсэн байна. Ерөөсөл нөгөө гелийг нээснээс хэдхэн жилийн дараа шүү дээ тий. Ерөөсөл гелийг анх ажиглал баталснаас нь 10 хүрэхгүй жилийн дотор баахан элементүүдийг болоод нийцсэн байгаа сте манайхан. Тэгэхээр хүн чинь бас энэ ч нөгөө нэг хүний танин мэдэх хүн прогресс яаж явагддаг гэдгийг харагдаж байгаа байхгүй. Бид нар тодорхой нэг зүйлийг тодорхой хугацаанд ойлгох гэж удаж болдог. Гэхдээ ойлгочих юм бол шууд экспоненциал өсдөг тий. Тэр зүйлийг ашигладаг, өөр янз янзын зүйлүүдэд хэрэгэлдэг, янз янзын байдлаар одоо ашиглаад сурчдаг. За наадзах нь гелийг нээснийхэн дараа нөгөө ус төрөгчийн оронд ашигласан. Дэши хөөрдөг нэг агаарын бөмбөлгүүд ашигласан. Ягаад гэхээр эн чинь хэр баргийн элементтэй уралд орохгүй учраас гал авалцах магадлал бага болчихж байгаа байхгүй. За өнөөдөр ч гэсэн бид нар гелийг ашигладаг шүү дээ тий. Нөгөө гелигээр амьсгалаад хоолоогоо нарийнхан болоод инээгээд идэг хүмүүс байдаг шүү дээ тий. Мөн гелийг өнөөдөр гүний шумбалтанд ашигладаг. Амьсгалахад зориулж. Гүний шумбалтанд гелийг ашигладаг ба тийм чи. За мөн зарим тохиолдолд эмнэлэгт гелийг амьсгалын аппаратанд ашигладаг байна. За неоныг бол одоо яриад явах үү. Неон гэрлийг бол мэдгүй хүн байхгүй. Нөгөө нэг хаяг зар шалгаа хийн гэдэг нөхдүүд чи одоо дээр үед бол дандаа неон гэрлэр хийдэг байсан шүү дээ. Сүүлийн үед бол ледер үсэлэгдсэн тий. За сүүл рүү бол бараг өвлед гэрлүүд рүү орсон байгаа. За криптоныг бол ихэнхдээ одоо бага энергиээр ажилдаг ламп эсвэл одоо лазерын судалгаануудад ашигладаг. Илүү өндөр одоо материал судалгааны технологиудад криптоныг ашигладаг. Гэхдээ бид нар криптоныг хамгийн сайн мэддэг нь Суперменээс мэднэ тий. Суперменийн их гаригийг криптон гэдэг шүү дээ тий. Тэнцэнээс ихэнх нь агуу сайн мэддэг баг. Ийм юм байх нэ. За хоёул дахь хамтран ажиллагч Бекотан Китсийн хамт олноо танилцуулаад төгсгөлд нь энэ инертийн хийнүүд чинь үргэлж инертийн хий байдгүйгүй юу гэдэг тухай ярилцаад тэгээд дуусгая.
За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Бикютан Kids-ийн хамт олон маань хамтарч ажиллаж байна. Тэгэхээр бид нар одоо хүүхдийнхаа эрүүл өсөх, за дархлаа, бодисын солилцоо, тархины үйл ажиллагаа гэд бүх талаар нь одоо тий дэмжих хамгийн боломжтой зүйл бол одоо ашигтай бактери энэ одоо витаминтэй хамт хийсэн 15 төрлийн эрдэс витамин агуулсан, мультивитамин, ашигтай бактери агуулсан. Одоо энэ зүйлийг аваад ингээд одоо нэг сумаар 15 туулаа буудна гэдэг шиг тий. Ингээд витаминээ эрдэс утсан авангаа ашигтай бактери ингээ хамт авчвал надад бүр айгу гой санагдаад байгаа. Тэгээд дотроо 14 ширхэг юм уутан нунтаг хэлбэртэй. Тэгээд 1-3 насны хүүхдэд бол өдөрт нэг уутыг 4 болон түүнээс дээш насны хүүхдэд 1-2 уутыг одоо ууж байгаа ус юм уу тий тараг ундаанд нь хийгээд ингээд өгөх боломжтой байна. Тэгэхээр бид нар бол хүүхдээ дэмжих нэг мөсөн дараа нь дэмжин ч юм уу тийм байх боломжгүй. Яг өдөр тутамдаа л ингэж нөгөө нэг хэрэглэх боломжтой болохоор тэгээ та бүхэн маань health point CGM-ээс шууд захиалаад авах боломжтой. За эднийд бол одоо ахуй хэрэглээний болон одоо тий өөр бас давхар юмудаа захихтай хамт ингээ авч гараамаар байдаг. Мөн бүх эмийн сангуудаар худалдаалагдаж байгаа. За Facebook дээр Alkaloid Mongolia гэж үжээ та бүхэн бас дагж аваад 5 дахьтай мэдээллүүдтэй танилцаад бас захиалга хийгээрэй. Холбогдох утасны дугаар нь 80 3 51 91 99 34 97 17 гэсэн утсуудаар холбогдох боломжтой байна. За Бикютан Kids-ийн хамт баярлалаа. За одоо тэгэхээр би энд нэг юм залруулж хэлэхгүй бол сая их том алдаа гаргасан байна. Тэр юу вэ гэхээр манайхаа инертийн хийнүүд групп 18 шүү. 18 дахь бүлгийн элементүүд 12 биш шүү гэх амар том алдаа гаргасан байна. Уучлаарай. Инертийн хийнүүд маань 18 дахь бүлгийн элементүүд. Би ягаад сая 12 гэсэн юм бол 18 гэсэн үү? Би 12 гэж хэлсэн юм шиг санаа. 12 яг дунд нэг 12 гэсэн байж магадгүй. За одоо дахин сануулж хэлэхэд инертийн хийнүүд маань 18 дахь бүлгийн элементүүд байх нь. За тэгэхээр яг өнөөдөр бол англи хэлэнд инертийн хийнүүдийг инертийн хий гэж яг хэлдэг. Инерт газ гэж хэлдэг. Noble газ гэж хэлдэг. Ноблийн хийнүүд гэх юм уу да. Тэр нь юу гэхээр ихэнх инертийн хийнүүд үнэхээр инертийн хий байж идэг. За тэдгээрийн нэг хамгийн том жишээ бол одоо юу? Гели гэдэг элемент байгаа. Гели бол ерөөсөө хэр варгийн нөхцөл өөр элементтэй холбоос үүсэхгүй. Ингэж боддог байс одоо өндөрлөө. Энэ хэсгээр яагаар тэмдэглэр 37 юм биш үү? За тэгэхээр ер нь бид нар ингээд их инертийн хийг яг үнэхээр инертийн хий шинж чанараа хэр удаан ямар нөхцөл хүртэл хадгалж чадах вэ гэж асууж эхэлсэн байгаа байхгүй 20 дугаар зууны үед. 20 дугаар зууны үед нэг том нээлт болсон нь юу вэ гэхээр их инертийн хийнүүд тодорхой нөхцөлийг тавиад өгөх юм бол инерт шинж чанараа алддаг юм байна гэдгийг олж нээснээр инерт газ биш noble газ гэж нэрлэж эхэлсэн байна. За энэ нээлт хэдэн онд болсон мэхээр ерөөсөө 60 жилийн өмнө 1962 онд Нил Барлет гэдэг эрдэмтэн Xenon гэдэг нөгөө нэг элемент байгаа шүү дээ. Миний дуртай гэдэг. Тэр Xenon гэдэг элементийг платинум болон гексафлоридын уусмалтай амжилттай юунд оруулж чадсан. Юу гэдэг лээ? Холбоос төлөв үүсгэж чадсан ба. За ингээд холбоос төлөв үүсгэсэн чинь нөгөө Xenon чинь айгүй баялаг химийн шин чанаруудтай болж хувираад янз янзын сонирхолтой химийн шин чанаруудыг өгөөд цаашдаа шин химийн одоо нэгдлүүдийг бий болох боломжтойг таамаглаж эхэлсэн байна. За энэ нээлт маань өөрөө ерөөсөө химийн шинжилх ухаанд цоошин судалгааны салбарыг бий болгосон. Инертийн хийнүүдийг ямар нөхцөлд инертийн шин чанарыг арилгах вэ гэдэг асар том судалгааны салбар бий болоод өнөөдөр эрдэмтэд тодорхой 18 дугаар бүлгийн элементүүд тодорхой нөхцлүүдийг тавиад өгчих юм бол инерт шин чанараа алддаг. Инхээр бидний өмнө төсөөлж байгаагүй, ажиглаж байгаагүй тэр онцгой шин чанаруудыг илэрхийлдгийг олж нээсэн ба. Энэ бол өөрөө айгүй гайхалтай гоё нээлттэй байгаа байхгүй. Нэг том судалгааны эренг эхлүүлсэн байна шүү дээ. Тин чи энэ хүн маань өөр. Энэ айгүй сонирхолтой нээлт болсон байна. За ингээд явж исэн дараа нь юу болсон бэ гэхээр нөгөө нэг юуны химийн Менделеевийн үйлчлэх системүүдийн атомын дугааруудыг харж агаад тэнд тийм элемент байж магадгүй гэж таамаглаж болдог шүү дээ. Тийм таамагуудыг инертийн бүлгүүд байдаг 18 дугаар бүлгийн элементүүд дээр таамаглалуудыг гаргаж эхэлсэн эрдэмтэд. За ингэж гаргаж эхлээд ямар элемент байж магадгүй вэ гэж таамагласан бэ гэхээр ерөөсө бүлэг 18 дээр хамгийн хүнд нэг элемент байж магадгүй юм байна. 294 дугаартай ч юм уу те. Одоо нөгөө юуныхан тоон
нийт протон, нейтроныхын тоон шүү. Тийм дугаартай элемент байж магадгүй юм байна гэсэн таамаглалыг дэвшүүлсэн. За энэ элемент нь өөрөө бусад юуны одоо хими 118 элементүүдээс хүндээс гадна маш богино хугацаатай амьдрах нас нь маш богино хугацаатай ийм элемент байж магадгүй. Мөн энэ элементийн яг инерт шин чанарыг бүрэн тодорхойлоход хэцүү гэсэн таамаглалыг дэвшүүлсэн. Яагаад гэвэл нөгөө үүсчээд дороо задраад алгуулчих орчин тухайн хийг яах нь тухайн элементийг ямар хими элементүүд уралд орж ийн гэдгийг ажиглахаас өмнө байхгүй болчих юм шүү дээ. Ийм шин чанаруудыг агуулсан ийм элемент байж магадгүй гэж таамаглал дэвшүүлээд хамгийн анх 2006 онд одоо Оросын цөмийн шинжилгээний нэгдсэн эцэснүүд Дубна болон Ливермор дээр ажигласан байна. Энэ 118 дахь элементийг нөгөө 294 нийт протон, нейтроны тоотой нөхрийг 118 дугаар элемент гэхгүй энэ маань өөрөө энэ 118 дугаар элементийг өөр элементүүд задрах явцад ажиглаад огнесон гэдэг нэр өгсөн ба. За энэ бол өнөөдөр хүн төрөлхтний хамгийн сүүлд олж нээсэн 18 дугаар бүлгийн элемент. За яг инертийн хийд орох уугүй юу? Инертийн элементэд орох уугүй юу гэдгийг бид өнөөдөр одоохондоо яг нарийн сайн мэдэхгүй. Яг тэр амьдрах нас нь асар богинохон байхгүй. Асар богинохон учраас хажууд нь өөр элементтэй уралд оруулж амжихгүй байхгүй юу? Мань нөхрийг. Тийм учраас одоохондоо мэдэхгүй учраас маш олон туршилтууд одоо ч гэсэн хийгдчихэд сонирхолтой туршилтууд. За ингээд 2006 онд анх яасан нэгдсэн одоо ажиглагдсан байна. Дубна Ливермор 2 дээр. За үүний дараа 2012 онд өөр судалгааны багийнхан дахиж энэ элементийг одоо тусдаа нээснээрээ 2015 онд албан ёсоор энэ элементийг 118 дугаар хими элемент болгож сонгож авсан байна. Тэр үед хэрвээ манай зарим сонсогч нар анзаарсан байж магадгүй би л аягүй сайн сандыг 117, 118, 119 дэх элементүүд явж исэн баха. Эдгээр элементүүдийг нэрлэх петишн явж исэн байхгүй юу? Тэгээд санал асуулга явж исэн. Тэгээ ингээд та ороод нэрлэмээр байгаа нэрээ өөрөө бичиж болно тэнцээ. Эсвэл нэгэнт ингээд явж байгаа нэрнүүд дээр нэмж яаж болно? Санал асуулга одоо нэг санал өгж болно гэх юм явж. Тэгээ би аягүй сайн сандаг дунд нь мотор head гэдэг хамтлагийн леми гэдэг айгу алдартай одоо бол нэг heavy metal хөгжим бол Godn гэж яригддаг. Тэр хүний нэр явчихсан байхгүй. Леми гэд нэрлэлчээ. Тэгээд нөгөө нэг элементийн товчлол нь Эли гэсэн юм товчлолтой байя гэдэг ийм юм. Би яг тэрэн дээр нь санал өгчээсэн тэгэхээр. Гоё юм байна. Даанч ихтэй леми маань ягаагүй. Хол яваагүй. Ямар нэр орсон бэхээр энэ Огнесон гэдэг нэр орсон. Өнөөдөр бол товчлол нь өвжи. 2015 биш шүү 2016 онд 15 онд санал асуулга нь яваад 16 онд нэрийг өгснөө тайлбарласан юм байна. Энэ тайлбар нь юу байсан бэ гэхээр Юрий Огнешян гэдэг Орос гаралтай Америк цөмийн физикч хүнд элементийн судалгаанд маш том хөв нэмэр оруулсан тэр эрдэмтнийг хүндэтгэж энэ нэрийг өгсөн бэл. Одоо энэ тэгээ 110 дахь элементийн өвжи гэдэг төвчлөлтэй элементийн Огнесон гэдэг маань өөрөө яах нь энэ эрдэмтний нэрээр нэрлэгдсэн ийм элемент орж ирсэн байна. За энэ бас нэг гой сонирхолтой юм нь юу вэ гэхээр энэ элемент маань өөрөө хүн төрлөختөн хамгийн анхны синтетик аргаар гаргаж авсан 18 дугаар бүлгийн элемент буюу хүн төрлөختний хамгийн анхны одоо хүн төрлөختөн лаборатори дотор гаргаж авсан юм байна. Химдэр гаргаж авсан 18 дугаар бүлгийн элемент гэсэн үг. Тэгэхээр энэ үүгээр бас юм сонирхолтой. Тэгэхээр одоо ингээд харахаар яах нь манай мэдлэгийн үйлчлэх систем айгу баялаг байгаа юм тийм. Нэг хэсэгт айгу экстрим нөхдүүд үйждэг. Юу та чамаагүй ингээл замраагүй уралд орохгүй л ингээл байждаг. Тис чадал тийм. Айгу desperate маягийн тийм нөхдүүд. Нөгөө талд нь бүр нэг юм зэн тийм бод нөхдүүд байждаг. Хинт ч юу чихгүй, хинээс ч юу ч авахгүй I'm okay гэж явж яадаг тийм. Би ингээл гоё юм. Нөгөө талд нь ингэчил та тэгчил та гэсэн нэг юм хоёр юмны одоо хоёр туйл байгаа байхгүй. Гэтэл тэр дунд чинь дахиад бүх элементүүд байгаа шүү дээ тийм. Тэр элементүүд нь яах нь бусад элементүүдтэй уралд орохдоо тийм амар экстрим чиш, тийм амар зожигч биш яг ингээд тааруулсан байгаа байхгүй. Тэгэхээр яг ингээд юм спектр үүсэж байгаа. Нэгт одоо хамгийн амар уралд ордгоос нөгөө захт нь ерөөсөө уралд ордгоо гэдэг юм спектр үүсээд дунд нь илүү ингээд янз янзын уралд ордог элементүүд бий болсон дээ. Тэнчэнэс энэ химийн системүүд чинь өөрөө холбоосууд үүсгэж чинь янз янзын нэгдлүүд үүсгэж чинь органик болон органик бус нэгдэл үүсгэж чинь тэгээд энэ бүх атомууд хоорондоо нэгдэж янз янз болж явсаар хагаад өнөөдөр
хүн гэдэг амтан бий болцсон подкастыг сууж байгаа байхгүй. Тэгэхээр юм сонирхолтой зүйл. За ягаад энийг хэлж байгаа вэ гэхээр дараагийн дугаар дээр урнаа бит хоёр амьдралын химийн томьёо гэдэг сэдвийг ярилцсан. За тэр бол ерөөсөө л асуулт юу вэ гэхээр яаж энэ химийн амьгүй сүнсгүй те. За сүнс гэдэг нь нөгөө нэг бидний өдөр тутамдаа ярилцдаг сүнс биш шүү. Манайхаа ингээд харагддаг сүнс биш нөгөө. Амин сүнс гэдэг энэ сүнс те. Тийм амьгүй зүйлүүд хоорондоо нэгдэж ингэж явж байгаад хэдэн тэрбум жилийн өмнө ингэж нэгдэж яваад бидрийг үсгэж вэ гэдэг асуулт бол өөрөө өнөөдөр нээлттэй асуултууд энийг бид нар яагаад гэдгийг мэдэхгүй. Гэхдээ янз янзын таамаглалууд байдаг. Тэр тухай дараагийн дугаар дээр ярилцсан. За баярлалаа. За баярлалаа. Энерти хийж юу аягүй их сонсч ирсэн. Гэтэ яг нарийн учрыг ингэж бас олж мэдэх боломж олдож те танд авсандаа их баяртай байна. Тэгээд одоо өнөөдрийн бас эдгээр элементүүд бол аягүй гой өнгөтэй тийм элементүүд юм бэлээ. Тэгээд одоо манцар энтер дээр бас яж идэг те. За, нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар амьдралын хэв маяг бүр Токио аппликейшн болон чанарыг танд авчирна. Lenus Med ивент тэтгэж ажиллаа. Нэвтрүүлэг NTV, Одмондор радио 107 83.3 хүс телегоноор та бүхэндээ хүрлээ. За, тэгээд хаа хол хүний нутгаас бас ингэж мэдээлэлээ цаг алдахгүй бэлдэж хүргэж танилцуулж идэг. Бэлгүндээ их баярлалаа. Тэгээд дараагийнхаа химийн элементээр одоо шин түүхтэй эргөө олцгаая. Баярлалаа, баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондор сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондор нэр дээрх Худалдаажлын банкны дансага 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондор сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.